За өнөөдөр иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг хангалтгүй байдлаасаа болж одоо өөрөө мэдэхгүйгээр эрүүгийн гэмт хэргийн одоо холбогдогч ялгагдагч болох тохиолдолд нэлээдгүй байна. За үүний тод жишээ бол эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн мөрөөдөө тоглоом төлбөр таавар бооцоо тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлж оролцох гэмт хэрэг байгаа. Өмнө нь одоо мөрөөдөө тоглоом зохион байгуулсан иргэнд одоо эрүүгийн хариуцлага хүлээлгдэг байсан бол за хуулийн өөрчлөлт орсноор эрүүгийн энэ төрлийн гэмт хэрэгт одоо дэмжлэг үзүүлж хамтран оролцсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгдэг болсон хуулийн өөрчлөлтийн гол ач холбогдол байгаа. Хэргийн шийдвэрлэлт. Иргэн энэ нь өөрийн эзэмшлийн банкны 3 дансыг тус бүрийг нь 300 мянган төгрөгөөр ашиглуулахаар бусдад өгсөн. Захим орчинд мөрөөдөө тоглоом зохион байгуулагч этгээд уг дансыг нь ашиглаж нийт 270 сая төгрөгийг бооцоо хэлбэрээр татан төвлөрүүлсэн. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 20-19-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар яллах дүгнэлтүүлдэж шүүгч шилжүүлсэн. Шүүхээс иргэн энийг мөрөөдөө тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх гэмт хэрэг үйлцэн гин буруутад тооцож 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэсэн. Иргэн эм өөрийн эзэмшлийн банкны 2 данс, гэр бүлийн хамааралтай хүний 1 дансыг тус бүр 500 мянган төгрөгөөр ашиглуулахаар бусдад өгсөн. Захим орчинд мөрөөдөө тоглоом зохион байгуулагч этгээд тухайн иргэний интернет банкны мэдээллийг ашиглан 5 данс шинээр нээж нийт 2.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 20-19-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар яллах дүгнэлтүүлдэж шүүгч шилжүүлсэн. Шүүхээс иргэн эмийг мөрөөдөө тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх гэмт хэрэг үйлцэн гин буруутад тооцож гэмт хэрэг үлдэж олсон 1.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах мөн хуульд зааснаар 1.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. За мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн эм нь сошиал тавигдсан одоо зарын дагуу бусдад одоо дансаа ашиглуулахаар одоо 500 мянган төгрөгөөр өгсөн. Одоо мөрөөдөө тоглоом зохион байгуулах талаар би мэдээгүй гэдэг одоо тайлбар мэдүүлгийг өгдөг боловч за мэдээгүй гэсэн одоо эрүүгийн хариуцлагаас одоо чөлөөлөх үндэслэл болохгүй юм аа. Ийм иргэд та бүхэн за сошиал орчинд данс түрээслэн, данс төлбөртөө худалдаж авна гэсэн зарын цаана хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг онцгой анхаарах шаардлагатай. Та өөрийн дансаа цахим залилан үйлдэгчдэд ашиглуулснаар цахим залилангийн хамсаатан болно. Та ямар ч тохиолдолд бусдад карта өгч болохгүй.